Сайн байцгаана уу өрхөмөн үзэгчдээ. Эх оронд үзийн авралын шүхүр нэвтрүүлгийн сар шинийн баяр зориулсан дугаар бэлэн боллоо. Ингээд эх оронд үзийн хойморт нар хажид сумыг үүсгэн байгуулагч Мэнд Баяргай өргөцсөн байгаа. Ингээд танд энэ өвчин минь хүргэе. За сайхан аварч байна уу? Сайхан аварч байна. Та бүхэн ч ихсэн ажил амжилт хүсье. Тун удахгүй бас монголчууд бүхэн их баяр цагаан сарын баяр болж байна. Үүнтэй холбогдуулаад монголчууд бүхэн хүмүүс цагаан сарын баярыг нэг нас нэмлээ гэж баярлан хүлээж авдаг. Жил одоо чөлөөддөг тийм ээ. Дахиад жил одоо гарах гэж байна. Ер нь хүмүүний амьдралын утга учираас юунд байд юм бол хүн ер нь юуг бодож явбал зохилтой байд юм бол энэ асуултаар хоёлаа яриагаа эхлэж бодож байна. Одоо дахиад жил мандаа гарч байна. Хүмүүс нэг нас нэмж байна. Мөн хүний амьдралаас нэг жил бас ингээ улиран одж байна. Тэгвэл буддийн шашны хүмүүсийн ингээ нас нэмнэ гэдэг чинь бол харвагаас одоо явах нь бас нэг насаар харж байгаа тал адилхан. Тэгэхээр хүмүүс л ингээд түүний амьдралын утга зорилго, чиг зорилго нь олон зүйл бий л дээ. Тэгээ голлон бол хүмүүс л яг одоо энэ насны нийт баялаг, сайхан үйлс дэлгэрэх одоо илэг бүтэн байх гал хүмүүсийн зорьсон амьдрал зөндөл байдаг л дээ. Сайныг л үсдэг. Хэдий тийм боловч буян нүгэл хоёр маань буянаас бол амгалан жаргалан гардаг, нүглээс бол зовлон зүдгэр гардаг гэдэг гоё үндсэн учир зүйн холбоос байдаг учраас хүмүүс бол энэ буддийн шашинд бол энэ урт наслах, яах гад урт наслах гад ийдгийн хин ч одоо богино наслаад өгчий гэж боддог шүү дээ. Энэ ямар ч юм. Гэвтэл урт наслах нь ямар учир зорилготой байдгийг амьдралын гол чиглэл зорилго бас нэг утга чанар байх хэрэгтэй маа. Тэгэхээр энэ юунд яваад гэхэлэр урт наснаар хүн юу хийх юм? Яах гэж байгаа гэвэл буян хийх гэж байгаа. Дандаа буяныг нарийн багаас нь бүр агуу хийх хүртэл хийхийг зорж явах хэрэгтэй буян. Тэгээ буян зориод идэг ямар учиртай вэ? Өөрөө ганцхан жаргах гээд байгаа юм уу? Өөрөө ганц урт наслах гээд байгаа юм уу? Зөвхөн өөрөө болол бусд нь баячаал бусд нь хоосроод байх хэрэгтэй юм уу? Үгүй юм. Ямар учир утгатай бол тэр хүн чинь энэ сүнсний амьдрал чинь дахиад үргэлжлээд юм. Дээл хувцас солидогтой адилхан дараа жил дахиад нэг төрөл амна. Төрлөө дээшлэхийн тухай нэгд. Хүнээс сайн төрөл, гэгээрэл төрөх гэсэн төрөл дэр. Хоёрдугаар тэр хүний өөрийнх нь амьдрал шийсэн утга чанар бол ганцхан өөрөөр амьдраад дуусчихгүй, өөр хөөхөө, дахтуу, хамаатан садан амтэн бүгдэд тустай байх юм ирмэлцэг. Тэгээд л буян хийхийн тухайд л ер нь сайн хичээ гэж мэрэгдээд ихт олон та загсан байдаг. Буян бол нарийн багаас нь гэж байна. Нарийн баг гэх нь юу гэхлээр одоо замын төвчрэн живж хаад нэг машин сигналтал урдуур нарахад гойгоод нэг буян юм. Нарийн багаас хийж байгаа нэг буян. Ер нь л багаас нь хийжсэн тийм ээ. Тэгээ тэр сэтгэлд хүн сэтгэлд нэг буян өглөө тэр хүний сэтгэлд ямар юм үлдэж байна гэдгээс нь тэр буян чинь хамаарах. Тэгэл өгөө шоосон хүнд өглөөгөөх, амт аюулгын өглөөгөөх, амтныг өвчин зовлонгоос амрах, амтны үйлс хэргийг бүтээх, туслах энэ чинь бас л буян. Тэр буян өөрт ирнэ, өөр хүүхдэд нэрнэ, бусад амьтанд тустай байна гэдэг чинь тэр зорилгоор хүмүүс буяныг бүтээх гэж л наслах гэдэг. Ер нь насны олон борход байдаг, насны олон заслууд байдаг. Нас урцах олон төрлийн ном бий. Насны номуудыг л насны борход даасан 3 борхон хүртэл биш насыг даасан. Тэгэхээр тэр нь яах гээд тэгүн наслах гэдэг нь буян хийхийн чөлөө заавал гаргаж хүний амьдрал бол нөгөө огторгон цахилгаан лугаа хурдан гэж байгаа шүү дээ. Цансрын одоо цаг хугацаатай харьцуулахад нэг цахилгаан цагхийн төлөө бидний нэг хэдхэн жил амьдраад дуусч байгаа шүү дээ. Тэр хүн хоорондоо амжиж буян хийгээд өөрийн төрөл болон болсон сүнсний явдал мөрөө дээшлүүлэх, бусад амьтанд тустай байх, амьтныг бас эгээрлэн мөр занд хөтлөх гэсэн ийм учраас тэр олон насны борход чинь нас хайрлаж байгаа нь чи буян хийгээргээд хайрласнаас биш. Зөвхөн одоо өнөөдрийн идэж юу хүмсэл зөөх олж долох алтар нэр атажтай тэний тим юмд зориулаагүй юм шүү гэдгийг л байна. Одоо их сайхан урт насалж байгаа хүмүүс байдаг тийм ээ. 100 өрсөн 100 гарсан хүмүүс байдаг. Энэ хүмүүс үнэхээр одоо сайхан урт насалж байна. Энэ бол буянтай хүмүүс ирэх урт насалдаг гэж ойлгож байна тийм ээ. Тийм.
тэр урт наслах буйнаа хийсэн байна. Урт наслах хийсэн буйн. Тэр насалж байгаа цагтаа бас буйн хийж явах хэрэгтэй. Дөмчүүр маань унших тэргүүтнээс ихтэл дум маань тэгэл буйныг бол голж болдгоо, багсд нь чамлж болдгоо. Гэхдээ бүтээж явах хэрэгтэй. Сая бас таны яриас ингэж ойлгож авлаа. Буян гэдэг чинь ер нь тус сайхан сэтгэлээс эхлэх үү? Буян гэдэг чинь нөгөө 10 цагаан нүг буян гээл 10 хар нүг гээл биеэр үлдэх буян гэдэг сэтгэлээр үлдэх буян гэх 10 хараа чинь нөгөө эсрэг тал нь 10 цагаан буян болд юм л да. Тэгэхээр тэр нь бол сэтгэл бүх юмны үүдс ихэл. Тэгээ ганц сэтгэл гэдгээс чинь гадна сэтгэл юмны бүхний үүдэл мөн байдаг. Тэгээ явдал мөр байна. Хив дадал байна. Буруу хорц орчлуудаа төвчээд дандаа зөв заншил, зөв хөвшил болж идэг. Манай энэ цагаан сарыг ч юм уу сайхан заншил бидний сайн дадал юм шүү дээ. Монголчууд Монгол гэдгээр мэдрүүлдэг тийм сайхан баяр. Энэ чинь бидний нийтээрээ хийж байгаа баян. Ганцаараа бүтээх баян гэж буянгууд олон төрөл бий л дээ. Дахиад жил гарангууд хүмүүс ер нь засалсан хийлгэж эхэлдэг тийм ээ. Энэ дахиад жил маань бас ямар одоо хүмүүст ивэлтэй бас ямар одоо жилтэй хүмүүст хаш ийм одоо жил вэ? Их хаш, баг хаш гэдэг явдаг тийм ээ. Тий. Ивэл хөлөө ивэлтэй гэсэн үг тийм ээ. Тэгээд ивэлтэй жил нь ямар жил вэ? Одоо нөгөө хон төгс буян зурхаан ёсыг гаргасан Лусан Дандан гэдэг Монгол сайхан их зурхаач биш үү? Тэр зурхаач маань бол одоо энэ орчлын ертөнцийн год гаргийн хөдөлгөөн, сар нарны хөдөлгөөн энэ бидний энэ сав шимийн шим болж байгаа бидний энэ шим гэдэг нь бид нар шүү дээ. Одоо амтан бүтэд сайн могоор нөлөөл мүү гэсэн байдаг. Нөлөөлж идэг сайн нар. Тэгэхээр дахиад жилд чинь бол одоо гарч байгаа өхөр могоо хоёр чинь ивэлж илнэ. Гэхдээ ивэлийн бас засал байдаг юм бас. Зарим ивэл нь атууч бай. Тэр хүмүүнийхээ өөрөөр онцлогоос болно. Тэгэхээр дахиад жилд чинь өхөр могоо хоёр чинь хоорондоо ивлэх нь ажил үйлс нарай нэг бүтэмжтэй эерэг. Тийм. Тэгээ нэг сайн жил нь гарч байна. Тэгээд нөгөө дахиад жилийн чинь харш нь бас засалтай байх шаардлагатай юм л да. Яагаад засалтай гэдэг вэ гэхээр олон зурхаач нар, олон судлаач нар би уншиж байсан хүмүүс ярьж яхан одоо ингээд осол гимтэлдэг үе гэрчсэн гимтсэн тэгэл одоо нас барсан тэр улсуудын чинь шалтгааны ингээд авч чадсан улсууд байна. Тэдний 80% зурхаан шалтгаанаас болсон байна л гэж яриад байдیں۔ Тэр нь ч үний юм шиг байна. Тэр нь бид нар чинь харж яхад ланталт нь хэцүү жилүүд дээр нэг одоо тийм хөвчн байдаг 80% байдаг юм. Тэгээд дахиад жилтний чинь нөгөө харш жил нь болохоор туулаа жил болж байгаа. Туулаа. Тэг их харш гэж байгаа. Туулаа жилтийн гүйлээр тусгай их харшийн засал гэдгээ тусгаалan хийх хэрэгтэй юм. Холгон морь хоёр дунд баг хоёр хаш болчихж байгаа. Холгон морь 2 жилдээ дахиад жил нөрө жил орж байгаа. Тэгээд зарим хүмүүсийн жил чинь бол ухтдаг, дагдаг гэж ярьдаг ачил жижил гэж байгаа юм л да. Эрэгтэй хүмүүс бол их бичлэн ухтаад юм жил дээрээ, эмэгтэй хүмүүс нэг жилээ дагах юм жил дээрээ л байдаг. Тэгээ нэг ганцхан жил орохоос гадна тэр чинь 1000 голлохон заримдаа давхарддгийн. Тэгээ нэг гаргийн иргэшэл болон цуул Монгол үндсэн янз бүрийн юмуд гарнаа. Тэр бүгдийг ингээд нэг 17 ширүүн гэдэг нэг тусгаан 6 юм байдаг. Тэрийг засуулж явах хэрэгтэй. Зарим улсууд бол заслыг бол янз бүрээр хийнгээд олон хүн ярьж л да. Заавал 12 сарын 22-ноос өмнө хийх ёстой, 15-да багтаж хийх ёстой. Тэр ер нь бол хийх чинь зүйтэй юм байна. Огт хийлгээгүйсэнс. Тий, ямарваа юм нэг жирэг байдаг шүү дээ. Ямар жирэг болдог. Өөх байсан бол нэг өвдөө өнгөрөх, хүнд өвдөх байсан бол гайгүй өвдөх. Ер нь өвдөх байсан бол одоо тэгээ нэг гайгүй өнгөрчих. Муу юм тохиолдох бол зүй дээр өнгөрчих юм тэр. Нэг тийм бас байна шүү. Тэр хүмүүнийхээ өвлийн өөрийн ирэхээр хүн гэж янз бүрийн дэмтгтэй тэр нь бол ер нь тэгээд ганцхан энд ингээд хэн талмыг ашиглаа хэлэхэд хүмүүс ер нь өөрөө өөрснөө буян бас хичээж их базаалтай юм байна. Нэг ном уншуулаад зүгээр болчихно гэдэг бол тэр шиг амарх юм хаах үү. Гэвтэл тэр хүн өөрөө өөрийнхөө тэр юу буян ихлээр минийхээ борхны тарин юм уу өөрийг нэг одоо лагийн лагж үлдэнжийн борход байдаг. Тэр борхтын тарин намыг нэг бүтээчтэй. За энэ жил миний жил орж байгаа юм байна. Би энэ жил нэг бом маань уншчих юм. Монголын тарин бом уншчих гэдэг юм уу. Нэг өөрөө. Тэр хүн өөртөө ганц хийж байгаа юм биш. Өр хүүхдтэй мөн саяын хэлдэг шиг амтан бүддгээс эхлээл хавь орцонтой хүн өөрийнхөө төлөө хөдлөмөрлөөд өөрийнхөө төлөө хичээж мөргөж эргэл мөргөл хийнэ гэдэг чинь бас л их л боён штэ. Тэгээ тийм л манайханд их дутагдах юм.
залуу улсуудынхаа залуу хүнийхээ хэмрэг болдог нь тоодгүй юм ихэвчлэн залуучууд нь хэдий тийм боловч одоо хичээлийнх нь бүх хүмүүс нэг тоож анхаарч явах хэрэгтэй юм аа. Өдөр тутмын одоо уншиж байгаа ном судрууд ямар ном уншиж байгаа? Тийм манайх яг өдөр тутмын нэг 9 уншлагууд байна, дүүцэн хурлын уншлагууд би одоо ирэхээс 27-8 жил болчлоо нэг юм тогтсон хурлын уншлагтай засал номыг хийхдээ бол нэг тусгаалan хийдгийг. Саяын ярьдаг заслуудыг шүү дээ. Хүн дээр нь тусгаалan хийвэл өөр нөлөө сайн гарах өөр нөлөөнөр илүү л байдгийн шиг санагддгийг. Тэгж л байж харагддгийг. Буйны тухай нэлээд их ярьлаа тийм ээ. Ер нь энэ хүмүүний амьдралын хамгийн гол утга учир за тэгээд цаашаа явж байгаа шалтгаан олон зүйлүүд энэ буянтай бас их холбогдож байна тийм үү? Тий. Буян чинь бол өөрөө настай холбоотой, эд баялагтай холбоотой, үйлстэй холбоотой, амьдралын одоо нэг утга чанар, хүний сэтгэл санаа энэ чинь бүх юм л амгалан, жаргалан, сайн бүхэн бол дандаа буянтай холбогдож гараад байгаа. Буян ихтэй хүн бол өвчин зовлон, илдүү харцлагын шалтгаан бүгд дандаа тойрч идэг. Буян барагдаал нүглэн нэгтэл байх юм бол нөгөө нэг айхтар илдүү харшин юмнууд чинь их нүүрлэх нь их илбэг болж байгаа. Ажил үс бүтлгүүтэй, зүүзэн бүгдийг өвчин зовлон ир хил он дорооцолдох тэргүүтэй. Тэр бол хүмүүс миний ажил ерөөсө бүтэхгүй маа яагаад бүтэхгүй гэдэг чинь буян байхгүй наа л гэсэн. Би дандаа ингээд холдоо хоосроод өгөөрл байна. Энд чинь л ерөөсө дандаа буяныг харгалздаг. Тэгэхээр энэ чинь дандаа бүх юмний суурин буян гэдэг ганц би хилээд байгаа юм ба чинь мэрэгдээдс бороход бишүүл ингээ альцсан шүү дээ. Тэгэхээр энийг л анхаарч авах шүү дээ юм уу та. Цагаан сар наадам гэдэг энэ үндэсний хэмжээний томоохон баярууд монголчууд бид бүхэн ер нь хот хөдөөгөө дээр хувцас өмсөж одоо өг дээдсийнхаа дүрд хувирч Монголынхаа өв соёл уламжлалыг дээдэлж одоо мэдлэх ёс нь хүртэлх сайхан байдаг тийм ээ. Тэгэхээр энэ баяруудын үеэр бол цэрлэх ёс гэж олон байдаг баг тийм ээ. Чиний нэгэнд за битүүнүүд дээр цэрлэх ёсууд их байдаг шүү дээ. Монголчууд ч одоо энэ битүүний баярууд дээр нэг цэрлэх зүйлүүд хийх юм бол сэтгэл зүйтэй юм болчлоо гэж ном уншуулахын тохиол их байдаг тийм ээ. Тий. Энэ битүүн гэдэг маань энэ нөгөө жилийн яагаад битүүн гэдэг нь учир нь битүүн гэдэг чинь жилийн хамгийн хоосон өдөр юм лээ. Хоосон тухайн жилийн. Тэгээд тэр жилийн хоосон өдрийг битүүн гэдэг нь сайн цагаан идэ тэр одоо идэ шүүс согор дүүр гэж битүүр чинь тэгээд олон хүмүүсийн нэг үгийн хүч гэдэг нь айхтар мэд. Сайхан битүүр, сайхан шиллүү гэдэг чинь одоо 3 сая хүн хилээд байх чинь тэр чинь тэг үгийн хүчээрээ сайн болж байгаа юм тэр. Тэгээд тэр цэрлэг яс гэдэг чинь цагаан сарын өдрүүдэд хүнтэй хэрүүл хилцээ хийхгүй дандаа бэлэгтэй сайхныг үүлж явах. Сайхан шинэлвэ, сайхан хаварж байна, сайн чинь тарган сайхан хаварж нэг л байдаг штэ. Тэр чинь дандаа тийм нэг үгээрээ засч байгаа. Цэрлэг хийсэн тэр нэг ариг таарсан тэр үл надад дэмий юм байна да. Архийг ер нь дээр үед нэг цагаан сарын хэрэгэлдүү байсан. Түүхэнд нэг дуулаад байдгүй л байсан гэж ярьдаг байсан. Одоо яасан бол мэдэхгүй. Шиний нэг нь жилийн хамгийн хар өдөр байдгийн гинлээ гэж би дуулсан. Тэгээд дандаа цагаан болгосон. Шиний зэг цагаан болгосон. Тэгээ монголчуудын нэг сайхан онлог энэ байдаг их хөлгний бас нэг тийм уламжлал байдаг юм л да. Аль болохоор муу хоосон юм битүүрүүлж идэг. Аль болохоор цаг хар их муу юм дандаа цагаар болохоор энэ олон нийтийн хүчээр нийтийн олонний буянаар хэдэн зуун жил ингээ уламжлалт гэдэг чинь цагаан сар чинь нэг хэсэг хорж дийлээж дийсэнгөө хүмүүсийн сэтгэлж байж идэг. Тэгээ энэ үеэр л ахмад ахс ихсэн хүндлэх, мэдлэх тэгээ нэг жилдээ очиагүй ах дүү нарч зөндөл байдаг юм байл шүү дээ. Тэгэл очиж ил байдаг, биеинтэйгээ уулзж идэг. Тэгээд нэг эвдэрсэн улс орчин биенийгээ цайлгаж одоо тэрийгээ яаж тухайн тий. Тэгээд тэр жилийнхээ өнгийг энэ өдрүүд чинь гардаг болохоор их айтайхан. Энэ өдрүүдийг нэг сая миний хэлдэг тэр нэг 10 11 ялбаа цэрлэг ариг дайрас илдэв муу юм нас алуулахаар хол байх. Тэгээд ах дүү нараа илэг бүтэн бөөн байх. Тэгээд дандаа сайхан юм ярилцах, сайн юм бэлэгдэх. Монголчуудын бэлэгдлийн ард юм шүү дээ. Дандаа бэлэгдэж, бэлгшээж иж төвгөрөө явдаг. Амны бэлэгчтэй юм тийм ээ.
төвдүүд шидээр монголчууд амны бэлгээр аштын бэлгийг зохиож идэг улс гэж байдаг шүү. Цагаан сарын баяр бас нэг талаараа ураг төрлийнхнийх ойр болдог баяр баг тийм ээ. Тэгэл Магадгүй нөгөө тухайн жил одоо хол ойр өмсгөлж байсан хүмүүс тухайн одоо чиний нэгэндээ уулзаж одоо шинэ хүн төрсөн байх юм бол одоо шинэ хүнээ ураг төрлийнхэндээ танилцуулж бас ураг төрлийн одоо бие биенээ мэдэлцэх бас баяр баг тийм ээ давхар. Тэгэлгүй яах нь. Тэрийг одоо олон зоноороо сайн мэдчихлээ. Ер нь ураг төрлөөр их манай тэрний хэн энэ тэргээл бие бинийгээ бүртгэж бие бинийтэйгээ золгож очиж уулзч байдаг. Бие бинийгээ хэн ямар яваагаа мэдж байдаг тийм сайхан баяр штэ. Ер нь бол монголчуудын өмнөчний хамгийн их том баярын нэг л би цагаан сар гэж боддгийн штэ. Монголд ер нь их олон баяр баг. Таны талаас ямар бодолтой байдаг? Цагаан сар наадам хоёр ч зүгээр энэ баяр бол үндэсний онцлог цагаан сар наадам хоёр бол монголчуудын үндэсний сайхан баяр. Яг социализмд маань баяр, активын баяр гэж одоо байсчлээсэн. Тэгтээ энэ олон баяр гэдгээс гадна цагаан сар наадам хоёр нь наадам нь бол яг үндэсний баяр болсон юм да. Олон дээр хувьсгал мэсгэлтэй холбоотой байсан бол үндэсний баяр болсон тийм. Гол хоёр баяр нь энэ юм шүү дээ. Бусдын ч яг одоо залуус мөсөн тэр юм байждаг байх. Энэ хоёрыг л голдсон шүү дээ. За та бас үзэгч түмэндээ эх орон зүйн өвсөн суугаас Монголынхаа ард түмэнд сайхан баярын мэдлэгээ төвшүүлэхгүй юу? Өнөөдөр бас энэ одоо тун удахгүй нэг баярын сайхан өдрүүд эхлэх гэж байна. Энэ өдрүүдэд монголчууд өдөхөн бие биенээ хүндэлж, ахмад дээдээ хүндэлж, үеийн сонсч, сургаалын сонсч энэ сайхан баярын өдрүүдийг өнгөрөөдөг. Ер нь энэ ахмад дээдсийн сургаал гэдэг бол цаашаа явах ер нь зам мөр юм шүү тийм ээ. Тэгээ та сайхан сургаал айтахгүй юу? Эх орон телевиз үзэж байгаа нийт үзэгчдээ тэгээ сар шөнийн мэд дэвшүүлье. Их стэйц, багш стэйцээс ам дамжуулж самангийн сонсч ирсэн үгийг та бүхэнд бас дамжуулан хэлье. Альбаа хүмүүс өөрийнхөө үл чамлаад аль болохоор буйны мөрд, буйны зүгт хичээгээрээ өөрөөрхөн бурхтын тарин намыг би энэ жилдээ зориулаад нэг бум буюу 100 мянга, төм мянга 100 ч байтхаа тэгээд уншиж би бүтээн. Энийг олон амтны тус ахтуу хамаатанс өргөтийн төлөө өөрсдийнх төлөө гэж сэтгэлээр заавал нэг буян амлаж буян бүтээгээрэй гэж захий. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй. За баярлалаа. Ингээд бас танд ч гэсэн маш их одоо аз жаргал эрүүлэнг нөрөөгийн хамгийн сайн сайхныг хүсье. Тэгээд энэ сайхан алтчиг үнэтэй өгсөн маань Монголын ард түмэнд бас хүрсэн байх. Олон хүн буян дагаж хурааж буян за тэгээд майны одоо энэ сайхан эрүүл бом том одоо үржидж Монголын ард түмэн эрүүлэнг сайн сайхан байх болтугай. Танд маш их баярлалаа. За баярлалаа. Та бүхэн ч гэсэн амжилт хүсье. Үзэгч та бүхэндээ эх орон телевиз авралын шүхүүний нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэй.